одоо Сквадр аймагт мэдээллийн одоо дошиндоо цаг маань видео сайтыг одоо бас хэвлэлийн эрхчлөөний өдрөөр алуун ёсоор ингэж одоо нээж эхлүүлж байгаа. Баяртай байна. Ингээд гүшгэн авъя. За ингээд дошиндоо цаг юм байна. За. Басна. За. Дошиндоо цагийн сайтын өөрийнх нь одоо үндсэн өрөө бол одоо ил тод иргэдийн дуу хоолой гэсэн юм одоо ийм өрөөтэй. Тэгээ ер нь бол одоо сэтгүүлч миний хувьд бол ер нь ингээд ард түмэн үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг, ард түмнийхээ дуу хоолойг сонсдог, өөрөөр хэлбэл иргэн төвтэй сэтгүүл зүйл одоо төлөвшин бий болох ёстой гэсэн юм одоо байр суурьтай явдаг хүн. Тийм учраас ч одоо сайтынхаа одоо өрөөг бол ил тод иргэдийн дуу хоолой гэж бол одоо нэрлсэн байгаамаа. Тэгэхээр тийм учраас энэ сэтгүүл зүйн салбарт бас өөрийнхөө энэ нь бол миний мөрөөдөл гэж хэлж болно. Ер нь л одоо өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж бие даасан одоо хэвлэлийн байгууллага одоо байгуулж ингэж явъя гэсэн одоо бас хүсэл мөрөөдөл байсан учраас өнөөдөр миний олон жилийн одоо хүсэл маань биелж гэнэ гэж л одоо ойлгож ингэж болно. Тэгээд хүмүүс их гайхдаг дошиндоо гэж одоо яг юу гэсэн үг юм бэ те. Тэгэхээр энэ дошиндоо гэдэг бол би одоо SP телевизэд ажиллаж байхдаа дошин дээрээ байлдаа гээд одоохоор бол нөгөө Монгол комментэрхүү ийм нэвтрүүлэг шууд ард иргэдээс утсаар ингээд үзэл бодлыг авдаг ийм нэвтрүүлэг байсан. Тэгээд одоо энэ маань явж байгаа дошиндоо хувийн пэйж болоод тэгээд өнөөдөр дошиндоо цаг юм байна гэдэг ийм одоо сайт болж байгаамаа. Тэгээд ер нь одоо олон сонирхолтой ийм одоо нийтлэл нэвтрүүлгийг дошиндоо пэйж базаар дамжуулан хүргэнэ. За тэгээд дошиндоо сайтын хувьд бол яг магадгүй бас нэг ийм хийх санаатай байгаа гэж хэлсэн. Тэгээд ер нь бол яг Сквадр аймагт бас хэвлэл мэдээллийн энэ салбарт ер нь одоо тэ сайт сонин одоо тэгээд телевиз радиогод одоо ер нь юм байх хэрэгтэй. Ер нь нэмэгдээсээ миний хувьд боддоггүй улам өргөжинд хэлээсэй гэж боддгийн. Өнөөдөр бас ингээд энэ маань бас тэгээд өргөжинд хэлж одоо дошиндоо сайт нэг ч тэгээд улам олон болж одоо хэвлэл мэдээллийн тэ улам мэдээ одоо орон нутгад хөгжүүлж бүр Монгол улс дууссан. Бид нар бас Монгол улсад бас нэгэн үе бас аймгийнхаа нэр алдрыг зураатуулж явсан юм одоо хамт олон байсан. Тэгээд одоо Монгол улстай нэрээ зураатуулсан одоо олон хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг болж одоо цаашд улам их ажил хийж амжилттай явах хүсээрээ та бүхэнд баярлалаа.